За сайн бацхан уу те. Сайн та сайн байна уу? За суцгаач. За өнөөдрийн хичээлийн дээр хэдүүлээ хийм хичээл эхлэхийн өмнө хичээлийн дэгдгээ танилцъя. За баг болгоноос хамгийн богино хугацаанд дэгүүдийг уншаад явшаа. За нэгдүгээр байгаас за хүүнүүд бай те. Хичээл итгэх санаачлагтай болсон. Сайн байна. Хоёрдугаар байгаас Гараа өргөж хариулна. оо зөв сайн байна. Гуравдугаар байгаас за Аюулгүй ажиллагааны дүрмээ байгуулна. оо зөв сайн байна. Дөрөвдүгээр байгаас Багийн гишүүдийн биений хөдлөн бусдыг сонсно. оо зөв. За ийм дүрмтэйгээр хичээлийг эхлүүлэх нэ. За баг болгон дээр багийн нэрнэн дээр өнгийн хавчаар хавцсан байгаа. Багийн гишүүн бүр нэг өнгийг сонгоорой. Сонгоод ажлын хуудсан дээрээ тогтооч. За. Нэг өнгийг сонгоо. За. Асна уу. За багшийнхаа асуултыг анхаарал татсараа. Аваад ажлын хуудсан дээр тогтооч. За өнөөдрийн хичээл бол ажлын хуудсан дээр явагдана. За туршилттай хичээл орно. За өнгөө сонгоод тавьчихсан бол. За нэг асуулт. Гэхдээ хөргөчтэй айлгах хараа. Оо бүгдээрээ хөргөчтэй юм байна. Яагаад айл болгонд хөргөч байдаг юм болоо? За гараа өргөж байгаа хариулна. За Одоо юм хөрөхгүй. хөргөхгүй. За. Сайн байна. Оо нууд болохгүй тоо. За. Хөрөхгүй байвал лоо хийчихдэг шүү. Хоо гэж чадахгүй гэж байна. Үүс бүтээгдэхүүн муудна. За өөр бодолтой хөхтэй нөө. За. Өөрснийхөө идэх хоол хүнсийг эрүүл байлгах. Оо эрүүл байлгахын тулд. За. Хоол хүнстэй юм Хадгалахын тулд. За энэ олон санаанд гарч ирлээ. Өөр санал бодолтой хөхтэй нөө. Байна уу? За тэгвэл энэ асуултыг анхаарал тавьчих. Зарим хүнсний бүтээгдэхүүнийг муудахаас нь сэргийлж хөргөгчөнд хадгалдаг. Харин заримыг тасалгааны төвчөрт хадгалдаг. Яагаад юм бол? За бодож байгаа ажлын хуудсны даалгавар нэг хэсгийг бүгдээрээ. За даалгавраа хийх болгондоо хугацааг нь харахаас гадна ард талд нь өөрийгөө үнэлэх хэсэг байгаа. Нэгдүгээр даалгавраа хийсэн бол оноо тавьж яваарай. За бүгдээ. За юу гэж тайлбарлав? За эндээс гараа өргөцсөн байгаа тийм ээ. За баг нөгөө өнгийн хавчаар сонгосноо. За хамгийн эхлээд цагаан өнгөс сонгосон биш үү? Цагаан байхгүй. За тэгвэл шарыг. За шарыг сонгосон гişүүд байвал хандаа хэлээр байна шүү дээ. Тасалгааны температурт яагаад хийдэг вэ гэхээр зарим зүйлийг нөө хүйдэн газарт байлгаж болохгүй гэсэн заагтай. За хүйдэнд байлгаж болохгүй учраас. За дараагийн баг. хаан хүмүүсийн бие болсон юунаас гаралтай эдгээс шалтгаалan хадгалах орчин нь өөр байдаг. За гарал үүсдээс нь гэж үзэж байна. За баярлалаа. За дараагийн баг. Ямар температурт байх юм бэ? Ямар температурт байхын заасан бэ? За байх ёстой
тэм байх ёстой учраас гэсэн байна. За дараагийн. Миний бодлоор ягаад тасалгаан хадгалдаг вэ гэвэл хөргөчтэй ажилласнаар тасалгаан хадгалдаг энэ бас юмыг модгаас хамгаалж. За баярлалаа. Тэгэхээр юу тасалгаанд хадгалж болно гэж хэлж байна тийм үү? За хадгалж болох учраас. За дараагийн бод. Нөгөө хүн амт үнээр өөр байдаг учраас хадгалж нөгөөч хугацаа өөр байдаг. Хадгалах хугацаанаас хамаарх нь. За одоо багийн гişүүд хэлсэн байгаа тийм үү? Эдгээрээс өөр бодолтой сурагчд байвал. За. Албаны бүтээгдэхүүний хадгалах температур нь өөр өөр. Температур нь өөр байдаг учраас. За хэлээрэй. Зарим бүтээгдэхүүний шишгээр сэрүүн орчин хадгална гэж бичсэн байдаг бол зарим дээр нь болохоор тасалгааны температур хадгална гэж бичсэн байдаг. За зориултаас нь шалтгаалсан байна. За. Өөр бодлоо өгтэй. Тухайн бүтээгдэхүүний онцлогоос нь шалтгаалж болох юм. За. Зүйл хадгалах нөхцөл нь ижил бас харин өөр өөр. Нөхцөл нь өөр. За хадгалах боломжтой гэж учраас. За. Найргаас нь сайн байна. За өөр. Бас нөхөдөө өөр бодлоготой юм. За эдгээр зүйлсээс болоод эдгээр тайлбар бодлоос болоод температур зарим хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчин зармигийн тасалгаанд хадгалт юм байна. За одоо дараагийн асуудлаас сонсоор өгдөө. За энэтэй холбоотой тийм ээ. За хайрлын тавган дээр өндөг шарж байна гэж үзье. За хайрлын тавг халуун болох тусам өндөг хурдан болно. Яагаад? За даалгавар хоёроо хийгээрэй. Даалгавар хоёроо хийгээрэй. Даалгавар хоёр. Болцсон уу гэдэг. За дараагийн даалгавар хоёрыг ягаан өнгө суусан гişүү. За нэг дээрээс үлээ. Өндөг нь халууныг шингээж болдог учраас хайруулын тавг халах тусам өндөг хурдан болно. Энэ нь бас өндөгний найрлагаас хамаарна. Өндөгний найрлагаас хамаарна. За дараагийн Яг бол хайрлын тавгын халах температураас нь. Халах температураас нь орно. За. Хайрлын тавг халуун болох тусам өндөг халууныг хурдан шингэнэ. Өндөг дулааныг шингээн. За дараагийн жижиг хэсэг нь өндөгний юу? Бас одоо өндөгний жижиг хэсэг үү? За жижиг хэсэг нь халах тусам хурдан үлдэн. За сайн байна. Температур их байгаа болохоор өндөр хурдан шатагдсан. За их байгаа учраас юм. За температур их байгаа учраас юм. За эдгээр бодлоос өөр бодолтой өгөх юм. За Яг гэвэл ихэнх бүтээгдэхүүнүүд халуун температурт яг бүтэн үсэж болдог. Өөрөөр хэлбэл хүн итгэх тохиолдолтой байдаг. Халуун температурт хурдан болдог. За өөр бодолтой өгөх юм. За зориулттай учраас үү? За Юу болгоны халах температур нь өөр гэдэг. Жишээлбэл ус 100 градус алхах боддог бол босд нь болохоор арай
хурдан болдог тийм үү. Тэгвэл өнөөдрийн хичээлийн сэдв. За, ургалын хурдад температур нөлөөлөх. За, тэр сэдвээр бичээрэй. Сэдвэж шүүхтүүд ээ. За одоо даалгавар хэдвэ? 3. За даалгаврыг 3-ыг хийхдээ туршилтын заавар айгүй анхааралтай уншиж шүү. За. Даалгавар ураа хийгээрэй. За. Аюулгүй ажиллагааны төрмөөр боловсруулж байгаа тийм. За. За аюулгүй ажиллагааны төрмөөр боловсруулсан бол нэгээр нь уншиж устдаа хэлцүүлээ. Энэ удаа ногоон өнгөсөн гусан. Ногоон ба. За зинхэр өнгө. За зинхэр өнгө сугасан гişүүд. Ойлоо. За зинхэр нь уншиж байгаа. Халуун усын төлөвлөхөөс болов. Оо зөв сайн байна. Халуун устай. Дараагийнх нь Багшийн зааврын дагуу ажиллах хичээлийн дэгээр бүтээгч маань. Оо зөв сайн байна. Багшийн хэсэгтэй боломжтой. Оо зөв сайн байна. За дараагийнх нь Энийг жиж чадсан үлдэхгүй. Оо зөв нэмийг амтаа хүрэхгүй байна. За амтаж болохгүй тийм ээ. За дараагийнх нь Багшийн хэсгээр явахыг олж үзэхгүй. Аливаа багчуудтай боломжтой арчсан. Оо зөв болохгүй. Багцтайгаа боломжтой арчсан гэсэн. За дараагийнх нь Халуун ус термометр аян шилэн савтай болгоомжтой харьцах хэрэгтэй. За шилэн савтай болгоомжтой арчсан хэвээр. За өөр бичсэн үг байна уу гэдэг. Дараагийн бол. За өөр ямар дөрөв бичсэн юм хэлээрэй. Халуун усын 3 гаруй төлөвлөсөн. Оо зөв халуун уснаас болгоомжтой. Эсвэр усаар зэрэг хийхэд анхаарах. Оо зөв зэрэг хийхэд бодсон уралдаа явуулахаар маш анхаарал хэрэгтэй байна. Термометрээр хэмждэг цилиндрийн ханан хүргэж болохгүй. Оо зөв сайн байна. Термометрийг хамт нь хүргэж болохгүй. Цилиндрийн ханан хүргэж болохгүй. За. За. За тэгвэл багш өөр нэмэх хүүхэд байна уу? Өөр нэмэх хүүхэд бол багшийнхаа наасан дөрмүүдийг хараарай. За мэдээж багшийн зааврын дагуу багшийн өгсөн зааврын дагуу ажиллана тийм үү? За өөр уншаарай хүүхдээ. Шилэн савсан уралтай болгоомжтой ажиллана. Халуун устай болгоомжтой ажиллана. Термометрийн заалтыг анхааралтай ажиглаж зөв тэмдэглэн. Бодисыг амтарч болохгүй. Үстэй хамтны болгон халуун усны бодисыг зэрэг хийн. Ургал явуулж уусах хугацааг нарийн зөв тэмдэглэн. Усанд хийсэн термометрийн заалтыг тэмдэглэсний дараа тасалгааны
За ингээд энд ажил ажиллагааны дүрмийн дагуу дадлага ажил буюу туршилтаа гүйцэтгэх нь. За дадлага ажилд орё гэдэг. За дадлага ажиллаа хийгээрэй. Дадлага ажлынхаа заавартай сайн танилцсан байх зүйлүүдээ. Тийм яахгүй.
байна.